Эдгээрээс 100 жилийн тэртээ Монголын эх орончид төрийн тусгаар тогтнолоо сэргээн тунхагсан нь Монголын түүхний онцгой тэмдэглэлт үйл явдал болсон билээ. Энэхүү хувьсгалын 100 жилийн ойг улс даяар өргөн тэмдэглэх тухай Монгол Улсын ерөнхийлөгчийн буулгасан зарилгын дагуу төрийн яамд Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэн Монголын үндэсний музей, архивын ерөнхий газар болон Монгол Улсын их сургуулиас 1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгалын түүхэн ач холбогдлыг судлан сурталчлах талаар олон төрлийн цуврал ажлыг зохион байгуулж 1 жил гаруйн хугацааг өнгөрүүлсэн байна. Өнөөдөр энэхүү үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойн 1 жилийн ажиллагааны хаалтын ажиллагаа болсон юм а. Ингээд өнгөрсөн 1 жилийн дотор манай түүхийн судлаачид манай өөрийн орны төдийгүй гадаадын улс орнуудын монголч эрдэмтэн судлаачдын хамтаар 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын болсон үйл явдлын талаар, тэр үеийн нийгэм улс төрийн байдлын талаар, тэр үеийн гадаад дотоод нөхцөл байдлуудын талаар олон бүтээл зохиолуудыг бодит болсон үйл явдал дээр нь тулгуурлан ном зохиол болгон гаргаж олон түмний хүртэл болгож байгаа. Бүтэн 1 жилийг энэ чиглэлд зориулснаар ажил урагшилсан хэрэг бас биш юм а. Өмнөх хугацаанд хийгдэж байсан олон ажлуудыг цааш үргэлжлүүлж, илүү боловсронгуй байдлаар судлан, түүнчлэн түүхчлж, олон нийтэд хүрэхэд ач холбогдлоо өгч чадсан гэдгийг судлаачид болоод түүхчид онцлож байна. Түүхийн судалгаа гэдэг бол өөрөө нарийн их хүч шаардсан судалгаа. Тэгээ энэ хүч шаардсан судалгаанд бол энэ түүхтэн хүрээнд бас Дам Баярын наадмыг бас тийм ээ Баяр Цэнгэлийг бас ер нь энэ чиглэлийн судалгааг онцгойлон дэмжиж гэсэн төрөөс шийдвэр гарсан. Энэний хүрээнд бол манай одоо ганц түүхийн хүрээлэн биш, ер нь Монгол түүхийн судалгаа явуулдаг, энэ чиглэлийн судалгаа явуулдаг бүхэл байгууллагуудын хүчийг оролцуулсан томоохон ажлууд хийгдсэн. За энэний хүрээнд бол одоо олон сайхан бүтээлүүд төрөгдлөө. За олон сайхан одоо эрдэм шилжлэгээний хурал зохион байгуулагдлаа. Өөрөөр хэлбэл 100 жил хүннүгийн 2220 жилийн он хүрээнд анх удаага Монголд энэ чиглэлээр хамгийн том одоо олон улсын эрдэм шилжлэгээний хурал зохион байгуулагдсан. Давхарцсан тоогоор бол нийт 500 гадаад дотоодын 500 орчим эрдэм шилжлэгээний одоо илтгэл тавигдсан баг. Түүхэн мэдгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил хэмээсэн байдаг. Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойн ажлын хүрээнд бидний өвөг дээдсийн аж амьдралыг өгүүлэх олон үнэт олбор түүх дурсгалын тухай иргэд олон нийт мэдэж авсан юм а. Ийхүү 1 жилийн хугацаанд өрнсөн үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойн хаалтын ажиллагаа хийсэн бүтээсэн олон бүтээлч ажлаар ариун байлаа.